За бид 10 сарыг Дензел Вашингтоны сар болгон хамгийн шилдэг кинонуудыг нь ярьж байгаа билээ. Энэ удаа 1999 онд нээлттэй хийсэн Bond Collector буюу Яс цуглуулагч хэмээх нэгэн сонгодог киног нь ярих гэж байна. Bond Collector буюу Яс цуглуулагч гэдэг нь киноны алуурчин хүн алхаас гадна хохирогчдын ясыг шинжлэх зорилготой цуглуулдагтай холбоотой юм. Мөн энэ кинонд бидний хамгийн сайн мэдих Анжелина Жоли тоглосон бөгөөд түүний од болох хамгийн том ихнийх нь алхан болж өгсөн кино юм. Энэ киноны дараа Girl Interrupted их кинонд тоглосон бөгөөд тухайн киногоороо Оскарын шагнал хүртсэн юм. За ингээд кинонд орцгоё. Киноны эхлэлд бид Линкольн хэмээх эртээ танилцсан. Энэ бол манай Дензел Вашингтон ахын тоглосон дүр юм. Тэрээр Ослын улмаас биеийнхээ ихэнх хэсгийг хөдөлгөж чадахгүй болсон бөгөөд зөвхөн толгой болон хуруу мөрөөл хөдөлгөж чаддаг гэж. Линкольн буюу манай Дензел Вашингтон ах урд нэр хүндтэй шүүх шинжилгээний шилдэг шинжээч байжээ. Нэгэн мөрдлөгийн үеэр цагдаа нар метроны хонгилд цогц олсон ба Линкольн хэргийн газраас баримт цуглуулахын тулд цогц дараа гэж ойртсон ч хүнд модон дамнуур түүний дээр унаж одоогийн энэ байдалд хүргэсэн байна. Энэ явдал одоо хүртэл түүний зүудэнд тодхон бууж шөнө болгон гэмт сэрхэд хүргэдэг аимшигт дурсамж болон үлджээ. За үзэгдэл шилжихэд бид нэр хүндтэй барилгын инженер Аалн болон түүний эхнэр Линдси нарыг харна. Тэд нисэх буудлын гадна жолоочоо хүлээж байв. Гэтэл жолооч нь цагтаа ирээгүй болмоос түүний оронд такси бариад ядарсандаа таксиндаа өмдчихдэг. Замын явцад Линдси гинэт сэрж гэрлүүгөө явж байгаа биш болохыг анзаарна. Тэр даруул нөхөр Аалн дэг сэрэж машин дотроос нь гарах гэж оролдоно. Гэвч тэдний суусан таксины жолооч тэднийг барьцаасан нь тодорхой болно. Үүний дараа бид дахин Линкольныг харна. Тэрээр өөрийг нь асарч буй сувилагчаас арх өсгөхөд сувилагч нь түүнийх нь оронд жүүс өгдөг. Удалгүй имлэгийн техникч Ричард их залуу орж ирэх бөгөөд түүний зүрхний хяналтын төхөөрөмж нь асуудалтай байгааг дуулгаад маргааш солихоо хэлээд гарна. Үүний дараа эмч орж ирж Линкольны биеийн байдлыг шалгав. Харин би тэдний ярианаас Линкольн амьдралдаа гутарч шаналж буун илт харагдана. Түүний ихэнх хэрэгтнүүд нь ажиллагаагүй болсон бөгөөд таталтын улмаас шаналж байгаа учраас үхлэл түүнд аврал мэт санагдах болжээ. Имээс тэрээр эмчэд хандан анагаахын тусламжтайгаар амийг нь таслах хүсэл тавина. Эмч 7 хоногийн дараа эрэхтэй энэ хүсэлтийг нь бүгд газарт уламжлахаа амлажээ. Энэ яриаг түүний сувилагч нуцаар сонсон ч Линкольны хүслийг ойлгон түүний өмнөөс дотроо баярлах мэт болдог. Үүний дараа бид цагдаагийн офицер Амилитай танилцсан. Мэдээж манай Анжелина Жолигийн тоглосон дүр юм. Тэрээр гэр бүлийн асуудалтай байгаа нөхөртөөгөө хийсэн ярианаас нь тодорхой болов. Амилиа үүрэг гүйцэтгэж байхдаа нэгэн хүүхэд хуучин төмөр замын ойролцоо аимшигтай зүйл олсон тухайга дуудлах өгнө. Хэргийн газар Амилиаг очиход газраас ил гарч ирсэн хүний хуруу байх ба нэг хурууг нь тайрч зүүн бөгж зүүлгсэн байв. Тэр хөрсийг нь ухаж үзэхэд цогцол гарч ирэх бөгөөд энэ нь хэд хоногийн өмнө хулгайлагдсан барилгын инженер Аалан байжээ. Цогцыг хараад Амилиа баг зэрэг цочирдсан ч цааш явж үзэхэд төмөр зам дээр хэд хэдэн зүйл тавьсан байхыг олно. Яг тэр мөчөд галт тэрэг ойртож ирэх Амилиа амжид зогсоосноор эд мөрийн баримтыг хадгалж чадна. Түүнчлэн нэг гутлын мөр илрүүлж бүх баримтыг зураг болгон хадгалан авав. Дараагийн хэсэгт Аалны эхнэр Линдсиг нэгнээр хуучин хонгил руу чирэн оруулж гараас нь гинжиж байгааг харуулна. Үүний дараагаар ахлах мөрдөгч өөр нэгэн мөрдөгчийн хамт Линкольны зөвлөгөөг авахын тулд түн дээр цочилж хэргийн талаар нэгэнгүү мэдээлнэ. Тэдний ярианаас дүгнэхэд Линкольн биеийн байдлаа үл харгалзан одоо ч гэсэн мэдлэг туршлага дээр үндэслэн цагдаа нарт хэргийг илрүүлэхэд нь тусалдаг ажээ. Тиймээс түүний эмчилгээний зарлыг төрөөс бүрэн хариуцдаг байна. Линкольн энэ хэргийн талаар сонсоод үнийг хүн барьцаалах хэрэг гэдгийг нь шууд ойлгож гэмт хэрэгтэн удахгүй холбогдно гэдэгт итгэлтэй байгаагаа хэлнэ. Үүний дараагаар Линкольн ухаалдав. Хэсэг хугацааны дараа Линкольн ухаан орж сувилагчийн тусламжтайгаар тусгай системээр зургуудыг том дэлгэцээр харна. Тэр хоёрын их үзэж байхдаа цаасан хоёр баримтынх нь нэг нь өдийн 4 цагийг дугуулсан сонины хайшлагаар байх ба нөгөөх нь номноос сурч авсан 119-р дугаар болохыг анзаарна. Линкольн энэ нөөртөн зориулсан сорил болохыг тэрэлдээр ойлгож алуурчин 11-р сарын 9-ний 4 цагт дахин хүн амны хэрэг үйлдэлээр төлөвлөсөн гэж дүгнэнэ. Эдгээр эд мөрийн баримтуудын зургийг Амилиа авсан болохыг мэдээд түүнийг дуудуулна. Амилиа ирсний дараа Линкольн түүнээс мэдээлэл авч хэргийн газар ухаалаг шийдвэр хурдан үйлдэлийг нь магтан түүнийг энэ хэрэг дээр үргэлжлүүлэн ажиллахыг хүсв. Амилиа эхэндээ татгалцсан боловч түүний ахлах нь энэ хэрэг дээр ажиллахыг тушаасан тул үргэлжлүүлэн ажиллахаа зөвшөөрөв. Үүний дараагаар Линкольн бүх хүмүүс Линдси одоо ч амьд байгааг хэлж гэхдээ 4 цаг болоход алуурчин түүнийг хороохоор төлөвлөснийг мэдэгдэв. Энэ үед шинжээч ирж элсийг шинжилэхэд үнэндээ элс биш, нутгалсан хисааны бүрхүүл болохыг тогтоожээ. Үүнээс Линкольн Линдсиг хуучин барилга дотор байгааг мэдэж авна. Линкольн хэргийн газрын байршлыг ажиглаад Линдси газар доорх уурын холболттой барилга дотор байгааг шууд олж мэд. Учир нь тухайн барилгын уур нь өдөр болгон 4 цагт гадагшилдаг байна. Ингээд тэр Амилиа заавар зөвлөгөө өгч
нөгөө хоёр мөрдөгчийн хамт тийш явуулав. Харин нөгөө талд алуурчин Линцээ рүү уурын хоолойг чиглүүлэх бөгөөд 4 цаг болоход хэдхэн минут л үлдсэн байв. Амелиа радиогоор Линколнтой холбоотой байж зөв байр шидлийг илрүүлв. Гэвч Линцээ ханаар тусгаарлагдсан тул тэдний эсрэг талд нь байлаа. 4 цаг болох гэж байсан тул хоолой бушуухан хаах гэж оролцсон боловч хөтлөхөтөв. Хавхлаг хаагарч, бучдын уур орглон гарч хөөрхий бүсгүй газар дээрээ амиа алдав. Бүгд л түүнийг аварч чадаагүйдээ харамсна. Линколн хэргийн газрыг бохирдуулахгүй тулд Амелиа тушаал өгч шинжээчдийг ирэхээс өмнө хэргийн газар шинжилгээ хийхийг хүсв. Хэлсэн ёсоор нь Амелиа хэргийн газарт үзлэхийг явсдаа цогцны хажуугаас үс болон хуучин бичгэл бүхий цаас олно. Линколн түүнээс цогцны байдлыг тодруулахад цогцны гарт гав зөөж бүслэхийгээр нь гинжилж хөлийг нь мөн уйсан байдалтай байв. Линколн гинт хэрэгтний хурууны хийвүүлсэн байж магадгүй тул Амелиаг цогцны гарыг тайрч гавыг нь цэвэрхэн салгаж авахыг хүсв. Гэвч Амелиад энэ тун хэцүү санагдсан тул хэргийн газрыг орхин явв. Үнээс бол болон Линколн Амелиагийн өнгөрсөн амьдралыг судалж түүний эцэг нь цагдаа байсан ба тодорхойгүй шалтгаанаараа амиа орлсон болохыг олж мэднэ. Амелиа эцгээс сурахад хамгийн түрүүн цогцыг нь олсон бөгөөд тухайн үедээ маш бага байжээ. Магадгүй энэ нь өнөөдөр түүний тушаал биелүүлээгүй шалтгаан байж болох юм. Амелиа эцгийнхээ тухайд дурсан хямарч Линколны дуудлагыг авалгүй орхино. Энэ үед хамтран ажилладаг мөрдөгч нь түүнийг эргэж ирэхийг Линколн хүссэн болохыг дуулгана. Амелиач зөвшөөрж мөрдлөгөө дахин үргэлжлүүлв. Дараагийн хэсэгт нэгэн хүү шинийн клубын гадаа такси барин суудаг. Хүү дараагийн золиос болжээ. Алуурчин хүү гүйл мэддэх газар даваач нь гинжлэв. Энэ зөөр Амелиа эргэн ирж Линколнтой уулзав. Линколн түүнд аавынхаа талаар олж мэдснээ хэлж яагаад Амелиа өмнө нь тушаалыг нь биелүүлж чадаагүй ойлгосноо хэлв. Дараа нь өөрийнхөө тухайн ярьдаг. Аав маань 8 дугаар анги төгснөөс хойш дахин сураагүй. Тиймээс амьдралынхаа туршид аав маань 10 ном уншсан. Харин би 1000 гаруй ном уншиж олон арван судалгааны ажилд туурвсан. Тиймээс аав чинь тохиолсон зүйл чам тохиолд халавгүй. Би төв тавилангаа өөрсдөө бичдэг хэмэв. Энэ нь Амелиагийн сэтгэлд хүрч ажлаа үргэлжлүүлэхээр болно. Энэ үед ахлах мөрдөгч өнгөрсөн шөнө нэгэнхүү уулгаалагдсан тухай мэдээлэв. Энэхүү үедээ шинээр олсон нотлох баримтыг судлахад хэргийн газраас үлдсэн үсэнд хулганых харин яс нь үнэнийх байв. Харин цаасан дээрх бичгэлийг нэгтгэн харвал Линколн энэ бүхнийг алуурчин санаатаагаар орхиж үг ойлгоно. Линколн бүх хэд мөрийн баримтуудыг нэгтгэн дүрслэсний эцэст алуурчин хүүг газар доорх нэдэлгааны газар тавиадсан болохыг олж мэднэ. Мөрдөгч нар тэнд очиход харамсалтай нь хүүгийн цогцыг хулгнууд бараг идээд дууссан байв. Амелиа тэндээс шүдэнзний хайрцаг бас нэгэн цаасны хилтерхий олов. Энэ зуур нөгөө хүүгийн мөрдөгч Линколныг хэрэгээс асууж Амелиаг бүх нотлогоо ураалган цагдаагийн газар руу хамт явахыг шаардлаа. Тэр шүдэнзний хайрцаг дээрээс хурууны хий олж энэ нь таксины жолоочтой адилхан байгааг олж мэдв. Тэр даруй таксины жолоочийн байгаа газар очиход аль хэдийн асуурсан байх ба нэг хурууг нь тасцсан байв. Алуурчин цагдаа нарыг албаар төөрөгдүүлжээ. Амелиа нэг хэсэг баримтыг хулгаалan авч Линколнд хүргэж өгнө. Ийхүү 3 цаасны хилтерхий зурагснаар тэдгэрийг судалж эхлэх мөчид Линколн дахин ухаалцдаг. Түүний зөвлөгч нь энэ үед Амелиад Линколны амьсаа игүүтэх хүргэл гаргасан тухай хэлгээд түүнийг ихэд өргөддөг. Линколн ухаарсны дараа Амелиа түүний амиа орлох хүргэлийн талаар мэдснээ дуулгаж түүнийг амьдралаа өргөжлүүлээсэй гэж хүсэж байгаагаа илэрхийлв. Ураморсон Линколн Амелиагийн хамтаар бүх цаасны хилтерхийг нийлүүлж үзэхэд тэгэн хэвлэлийн газрын лого гарч ирв. Энэ логог Линколн нэлээд гуйжны гэмт хэргийн сэдвтэй зохиолын хавцсан дээрээс харсан байжээ. Харин хотын нөгөө тал алуурчин нэг настайр түүний охин хоёрыг таксиндээ суулган аваад явах үедээ зандан зогсоосон цагдааг шуудхан хороочдаг. Амелиа номын санд очиж тэр зохиолыг олж авав. Нэр нь Яс цуглуулагч гэсэн байв. Бүх алга нь яг л энэ ном дээр гардаг шиг болж өнгөрсөн байв. Ингэснээр Амелиа дараагийн хэрэг хаана үлдэгдгийг мэдэж авдаг. Энэ үед Линколн настайр охиныхаа хамт хулгайлагдсан тухай олж сонсдог. Амелиа тэднийг далайн эрэг дээр сургаагны модонд уягдсан байхад нь олж авардаг бөгөөд охины амьд харин аав нь аль хэдийн амьсгал хураасан байв. Амелиа Линколны тушаалаар хэргийн газар дээрээс дахин нотлох баримт цуглуулж хуучны цагдаагийн тэмдэг ясны хилтерхий газрын зураг олно. Газрын зургийг сайдар ажиглуулж метроны буудлыг зааж байв. Энэ үед нөгөө хөгийн гар ирж Амелиаг баримтлагыг оролцдог бол Амелиач цугтж амждаг. Газрын зураг дээрээс олсон хуучны метроны буудлын дээр Амелиад ирэхэд аль хэдийн цоож нэвтэрсэн байлаа. Цаашаалхад Линколнтой ярьж байсан холбоо нь гинт тасарна. Гэсэн ч тэр хам дээр нэг дугаар бичигдсэн байхыг олж харлаа. Энэхүү дугаар нь Линколны цагдаагийн тэмдэг дээрх дугаар байв. Энэ хүчит Амелиа дараагийн золиосвол Линколн гэдгийг ойлгов. Энэ хооронд нөгөө хөгийн мөрдөгч нэржиг зөвшөөрлөө аван Линколны байр руу явхаж алуурчин ч гэсэн энэ үед нь ярьсан байв. Алуурчин хүнд нэмхийн зураг Линколны сүлэгчийг хутгалан алж нөгөө хөгийн мөрдөгчийг ч мөн адил хороодог. Тэгээд Линколн руу очиход бидэнд алуурчны царайг харуулна. Алуурчин бол киноны эхэнд гарч байсан лабораторийн техникч Ричард байлаа. Линколн түүнээс яагаад энэ бүхнийг хийсэн талаар нь асуухад Ричард хэдэн жилийн өмнө Линколны дүгнэлтийн улмаас шорон суусан бөгөөд шүүх шинжилгээний шинжээж байсан гэдгийг хэлнэ. Линколн энэ хэргийн талаар дүгнэлт бичиж ном хүртэл гаргасан байв. Ричард Линколныг сорихын тулд энэ бүхнийг хийсэн байв. Түүний тооцоололоор бол хинч амьд үлдэх ёсгүй байжээ. Тэгээд Ричард Линколныг алахыг завдах тэр мөчид Линколн ороогийн доош нь унгааж Ричардын гарыг гэмтэн. Алуурчин Линколныг чирч байлган алахыг завдагч Линколн түүний хүзүүг шүдэрийг тасалж их хэмжээний цус асруулдаг.
Хууралсан алуурчин Линкольныг алхаар утгаа далайх үед Эмилиа яг амжиж орж ирэх бөгөөд алуурчныг хороодог. Ингээд эцэст нь Линкольны аймаа аврагдаж Ричардын түүх энэ хүрээд төгсөж байна.